машин drop цүнхэн дор хүн хол та хаяа ёо one roll түүний битгий шоу бормд өөрийгөө хол fuck you all цүнхэн миний бол надад сэлүүн хол надад юм чамд юм мэдгүй мань нобби За сайн байцгаана уу. Манай фэрлогийн 3 дугаар хэсэг тавтай барил. Энэ удаад айц надаас алаагүй юу. Харин намайг дагаад явсан. За ингэж бичлэг рүү орцгоё. Өмнөд бичлэгийн тэр залуугийн аав ээж дооцсон тухайгаа ярьсан. Хар бараан зүйлийг мартъя гэж бодсон ч гэвч тэр алдсан. Тэр зүгээр л өөрийнхөө хэнийг нээж нууж байсан юм билээ. Тэр шөнө нойр өрөхгүй байсаар шөнийн 2-3 цаг болж байлаа. Гэнэт өрөөнийхөө үүдний зүг хартал шалан дээр жижигхэн нотон мөр байгааг анзаарав. Баг зэрэг усчиг гэл баатал. Би нэг л хүйт дагаад л явчихсан. Тэгээд талент харсан чинь хажуугийн хан дээр нэг суудар зогсож байлаа. Хөдөлгөөн. Харин яг л хүний хэлбэртэй байлаа. Би жаасандаа нүдэ анид найдал тэр алга болчихов. Өглөө ээж намайг гал тогоон сууж байхад асуусан юм. Хэрийхүү чи шинэ хаяа босоо яваад идэв юм уу? Би юу ч хэлэхгүй цаагараа сууж байлаа. Тэгээд дараа нь аав ээж болж байгаа зүйлээ ярьталаа. Чи мэдэхгүй л баг. Аав ээж 2-1 удаа байсан юм. Тэр маань 3 настай автын ослоор нас урсан юм. Харин сүүлийн хэдэн жилгээр нэг л хачин зүйл болдог болсон. Гэж хэлэхэд миний сэтгэл нэг л төгшөж тогтворгүй болж гэртээ харахаар болов. Аав ээжийнхээсээ гарах гэж байхад ээж захихад тэр чамтай явчих үе тий гэж санаад авсан байдалтай шивсэн. Гэртээ хараад өөрийгөө харж үчээр угтаад толон тартал. Хартыг хүн инээж байгаа гэдэгт мэл гайхаж таг өшөж зогслоо. Тэрш над руу инээсрэг хараад аллаж байлаа. Өчигдөр шөнө өрөөний хаалга өөрөө онгосон. Гэхдээ хийж байгаагүй мөртлөө хөөхтийн нэг чимээ сонсогдсон. Зарим сүнс зүгээр нэг алах гэж ирдэггүй. Зарим нь хэн нэгэн шингэх гэж ирдэг. Хэрвээ чамд адилхан зүйл тохиолдож байгаа бол тэр чамд анхаарал хандуулж гэж байж байна. Та бүхэн энэ түүхийг сонссонд баярлалаа. Гэхдээ анхааралтай байгаарай. Зарим сүнс зөвхөн над дээр ирдэггүй. Чамд ярьж